Bloomberg-ийн ярилцах цаг эхэлж байгаа үзэгчтэй. Тэгэхээр гарааны бизнесүүдийг дэмжих зорилготой Shark Tank нэвтрүүлэг 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлээд Монгол HD телевизээр аль биесээр цацагдаж эхлээд байгаа. За энэ нэвтрүүлгийн шүүгч Монгол базаалт компани ерөнхий захирал ноён Харин бол Эрхмийг бид энэ удаад ярилцах цагтаа ураад байна. Цаг гарган хэрсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За бас үзэгчдийн хувьд бол нэлээд бас сонирхол татсан юм нэвтрүүлэг ямар тач нэм гараг бүр бидэнд хүрхэн нэм гараг бүр та зэнхэр дэлгэцээр бидэнтэй бас уулзсан. Shark Tank нэвтрүүлэг олон улсад бол нэлээд өндөр хандлттай маш сайн контентэд тооцогддог. Монголд бас Монгол HD телевиз бол энэхүү контентыг бас амжилттай нэвтрүүлж байна. Шүүгчнэр ил усан цагаас хойш хүмүүсийн анхаарал илүү их татагдаж эхэлсэн болоо гэж харж байна л да. Таны хувьд яг цэвэр инженер хүний хувьд бас энэ удаа Shark Tank нэвтрүүлгийн шүүгчээр яг энэ өнцгөөс нь илүү орж байгаа болоо гэж хувьдаа харж байна. Зүгээр нэвтрүүлгийн талаар ерөнхийдөө та харах юм бол хамгийн эхлээд ямар сэтгэлдэлтэй байсан бэ? Ерөн бол их сайхан хамт олон сайхан уур амьсгал тэгээд бас телевизийн хөгжил дэвшилийн бас нэг тийм одоо юу гэдэг юм бэ? Манай инженерингийн хэллэгээр бол одоо юм инновацийн төв шиг тэгж сайхан бэлдсэн байлээ. Тэгвэл тэр камерууд, гэрлүүд, тогтцол тэ тэр бол одоо үнэхээр бас Монголын телевизийн салбар ямар төвшөнд байх хэвээр хаашаа тэмүүлэх хэвээр юм гэдгийг бол одоо үзүүлж харуулж чадсан. Тэр орж байгаа тэр евро талбай руу орохтол хүндийн сайхан хүндэтгэх юм уу сайхан сэтгэл төрүүлдэг. Тийм сайхан талбарыг байгуулж өгч биднийг урьж оролцуулсан төрц маань намайг урьж оруулсанд бол би баярлж байгаа. Shark Tank-ийн шүүгчнэр тус тусдаа нэг тийм дүрийг бий болгодог гэж харддаг л да. Таны хувьд зүгээр өөрийнхөө дүр тэр үүргийг ямар байдлаар төсөөлж харж оролцож байна? Тий яг бид нар ямар жүжигэн тоглож байгаа биш нэг дүр гэхгүй. Гэтэл дөрөв одоо ингээд бид чинь 50 хоол гарч जैन тий. Тэгээд амьдралын өөр өөрийнхөө бизнес хийх хандлага өөр өөрийнх нь зан араншин одоо бид нар бол жүжиглийгээд жүжиглэж чадахгүй шүү дээ. Ингээд 50 жил сүүлийн 30 40 жил бизнест өөрөө өөрийнхөө явцын араншин дадлчин бол биднийг бол өөрчилж чадахгүй. Тэгэхээр энэ удаа 30 хэдэн жил бизнес хийсэн энэ одоо миний амьдралд өөрийнх нь одоо би гэж намайг бүтээсэн энэ амьдралын цаг хугацааны араншин дадал надад одоо байгаа туршлага мэдлэгээрээ л би одоо бүх одоо оролцож байгаа оролцогч нарт өөрийнхөө одоо оюун санаанд өгсөн мэдээллийг боловсруулаад хандж байгаа. Тэр хандлагын маань дүр одоо үзэгчдэд яаж тусах уу те тэрүүгээр л одоо гарч ирэх ба. Shark Tank-ийн шүүгч гэхээр яхаа аргагүй амжилттай явж байгаа бизнесмен гэдэг тэр тодорхойлт хамт дагаа явж байна. 90-ад оны үед за та одоо бизнесийн салбар руу орлоо. Мэдээж хамгийн чухал нэг багна нь бол инженерийн ур ухаан танд байсан тэр зүйл байсан болов. Зүгээр хажууд нь давхар ус төшч тулж явсан тэр ур чадвар зүгээр таны хувьд юу байсан гэж та одоо зүгээр харж байна. Магадгүй өнөө хүртэлх хугацаанд ямар ур чадварууд танд шинээр илүү их бизнесийн орчинд бий болж чадсан бэ? Ерөн бол би бол сургуультай төгсөж ирээд цэргийн байгууллагт ажилласан. Одоо цэргийн одоо засвар механикийн заводын танууд хөрөмжийн инженер тэгээд ерөнхий механик, ерөнхий инженер хүртэл ажилласан. Тэгээд цэргийн байгууллагт ажиллаж байхад бол манай ангийн захирагч бол нэлээд хатуу хүн байсан. Намайг бол чи инженер гэдэг костюмтай явахгүй, цэргийн хувцастай явахгүй, гагнуур хийж сурлаа, токер хийж сурлаа, сантехник хийж сурлаа. Тэгээд одоо шөнийн ээлжинд харуулд одоо буутаагаар нь өглөө 6 цагт цэргийн жагсаалд оролцсон. Өдөр нь инженер юм. Тэгээд энэ явцад бол би бол тэр үед бол бусад одоо ажилтны салбарт ажиллаж байгаа надтай хамт өгсөн залуучууд инженерүүдтэй харьцуулахад их л хүнд хүчээр зовлон туулж байна гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд тэр одоо цэргийн армийн одоо засвар механикийн заводад ажиллаж тэр одоо хатуу чанга одоо ангийн захирагчийн дор ажилласан тэр амьдралын хат маань одоо өнөөдрийн 30 жилийн зах зээлийн олон даваа бусгаг давхад бол үнэхээр хацуулгаж чаджээ. Тэр зовлон амсаагүй бол тэнд одоо гагнуур хийж токер хийж сурааг бол өнөөдөр ажилчиндаа тохиолдох бэрхшээлийг мэдрэхгүй шүү дээ. Тийм учраас би залуу инженерүүдийгээ хүртэл ирэхэд нь энэ ажилчдынхаа бүх хийдэг ажлын байрууд дээр ажиллаж сур. Бид нар ч гэсэн социализмын үед сургууль төгсөөл инженерүүд чинь слесарээс эхэлдэг байсан маань хэрэг хүн доод ажиллаж байгаа хүнийхээ ажлыг өөрөө хийж чаддаг бол тэр хүндээ дүгнэж чадна, зөвлөж чадна, бас шүүж чадна тийм учраас бол энэ даваануудад бол энэ амьдралын тэр одоо айрамд ажиллаж байсан ажлын он жилүүдийн
бэрхшээлийг давсан хат маань одоо энэ 30 жилд болоход маш их түлхэж болсон доо. Хоёрдугаарт мэдээж хэрэг бид түрүү хэлсэн технологи үйлдвэрлэлийн салбарт бол тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хамгийн хурдтай хөгжиж байгаа шинжилгээ ухааны салбар бол энэ үйлдвэр технологийн салбар одоо сүүлийн үед инновац гэдэг гараад ирлээ. Тийм учраас бидний хуучин ярилцлагаар бол одоо шпос шүү дээ. Шинэ бүтээл оновчтой санал одоо өнөөдрийн орчин үеийн хэлээр инновац гэж байгаа болохоос ш. Тэгэхээр өөрийгөө ийм инновацлог байлгахын тулд хүн бол хөгжих ёстой. Дандаа шинийг санаачлах хэрэгтэй. Тэгээ өөрийнх нь хийсэн бүтээсэн юм үйлдвэр технологи дээрээ сартаа өдөртөө ингэж очиж хэрэгжээд үр дүн богино хугацаанд гардаг. Тийм учраас би үйлдвэр технологийн өрсөлдөх салбар бол ерөөсөө л инновац технологи хөгжүүлэх. Тэгэхээр өнөөдрийн бас залуучуудад бас гайхамшигтай. Би бол анх 90-ад онд одоо машины шилжлийнхаа үйлдвэр байхдаа шинжилгээ ухааны технологийн парк одоо тэнд хуучин одоо оюуны өмчийн алба юм уу газрын тэр одоо ашигтай загвар патентын төв гэж байсан. Гаан уяг дуучин байсан баг. Тэгэл тэнд очиод машины шилний 300-аад гаруй патентыг аваад үзээ хуулж аваад тэгээд тэр патентуудыг гэртээ авч дахиж уншаа. Тэгээд тэр дундаас өөртөө тохирч ийсэн гэж бол өнөөдөр Google гэж гайхамшигтай ертөнцөө шүү дээ. Тэгэхээр энэ залуучуудад бол дэлхийн шинжилгээ ухааны технологиос цоцрохгүй байхын тулд бид нарт байгаа хамгийн өнөөдрийн орчин үед бол энэ Google интернет гэдэг бол хүнийг мэдлэг чадамжаа хурдан сайжруулахад боломж олгож байна. Тийм учраас мэдлэг бол хуучирч байна. Өнөөдөр би залуу инженеридэд оюутнуудад хэлдэг. Өнөөдөр сургуулиа төгсөөд оромбоо зүгэл маргаашаас эхлээд чиний мэдлэг бол илэгдэж эхэлнэ. Хуучин бидний үед чинь сурсан мэдснээр нэг 20 жил явдаг байлаа. Бидний өвөө аавын үед бол тэтгэвртэй гартал сургуулийнхаа мэдлэгээр явдаг байсан бол өнөөдрийн мэдлэг бол маш хурдан хуучирч байгаа байхгүй. Сургууль төгсөөд маргааш нь хуучирч. Тэгэхээр хүн бол хурдцтай өөрийгөө дандаа ингэ сурж мэдэж хөгжүүлж явахгүй бол энэ одоо хөгжил дэвшил шинжилгээ ухаан өрсөлдөх чадвараа алддаг учраас бид одоо 50 гарсан ч гэсэн өдөр заавал 2-3 цагийг одоо ижил төстэй үйлдвэрүүдийнхаа технологийн хөгжилд үзэж харахад зарцуулж байна. Жилд болж байгаа энэ тентхийн хайлах технологи, базаалтын технологи, дулаалгын материалын конференц, эрдэм жилгээний хурлууд, үзэсгэлэнгүүд заавал оролцож байна. Тэгжээж хүн энэ нийгмийн дэлхийн хөлтөө хөл гараа нийлүүлнэхээс хүн Монголынхаа хэл дотор Монголынхаа хэд Мишель дээр байгаа экспогоор ингээд бид нар хязгаарлагдах юм бол хөгжиж дэвшиж чадахгүй. Тийм учраас бол хөгжил инженер байх тэр цэма одоо технологийн салбарт хүч сархын одоо хамгийн том юм бол өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх. Хэрвээ өөрийгөө тасралтгүй энэ шинжилгээ ухааны зах зээл дээрх хөгжилтэй гар нийлүүлж чадах юм бол тодорхой дараагийн том төслүүд дээр нөгөөдхий чи үйлдвэрлэгч томоохон технологийн компаниудтай энэ тэнцүү хэлцэлд орох чадамжтай болно. Хэрвээ бид хөгжил мэдлэгээрээ дор байх юм бол нөгөө манай дараа нийлүүлж байгаа технологи нийлүүлж байгаа тоног төхөөрөмж нийлүүлж байгаа зарж байгаа компанийнхаа шахааны юмыг л авах байхгүй. Бид мэдлэгтэй байх юм бол хэрэгтэй оновчтой зүйлээ авч чадна. Тийм учраас бол би ч гэсэн одоо өнгөрсөн жилүүдэд Монгол хүчнээ үйлдвэр Чингис боон Самурай бондор байгууллагдлаа. Хүчнээ л одоо санхүүжилт авсан байна. Үр дүн байхгүй харагдаж байгаагийн том алдаа бол тэр үйлдвэр технологиг сонгох баг компани маань өөрсдийнхөө хөгжлийг 1-2 жил бэлдэж чадсангүй. Тийм учраас бол зах зээлийн өрсөлдөх чадвар ирээдүй тэр технологиг цааш нь хөгжүүлэх энэ олон тэр мөнгө төгрөгнөөс тусдаа тэрнтэй энэ тэнцүү хийх бэлтгэл ажлуудаа хийж чадаагүй учраас тийм нэг одоо консервны үйлдвэрээ зааж хийдэг компани ч юм уу нэг одоо дэлхийн зах зээл дээрээс хоцрогдож байгаа байшаа ухсардаг компани ч юм уу энэ технологиудыг үнэтэй ингээ авчаар өнөөдөр чинь дан цутгамал технологи 90 үе эхэлж байна. Тэгээ ийм олон юмыг бид бол алдаад хичнээн миний мөнгө биш ч гэсэн өмнөөс нь харамсдаг байхгүй хайрын мөнгө, хайрын хөрөнгө оруулалт, хайрын үйлдвэр энэ чинь Монголын хөгжил биднээс л одоо хамт хөгжих ёстой тийм хамтрагч нар шүү дээ тийм. Залуучууд бол энэ шинийг эрэлхийлэх, шинийг санаачлах, зах зээлээ харах мэдрэх тал бол мундаг байна, сайхан байна, хөгжилтэй.
Сүүлийн жилүүдэд бид үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд бас нэлээд анхаарлаа хандуулах болсон төр засгийн түвшиндч төр. За бизнес эрхлэгчдийн хувьд ч төр ер нь дотоодын үйлдвэрлэлийг илүү төлхөө дэмжих зайлшгүй шаардлага бол нийгэмч төр эдийн засгийн хувьд ч төр тулгарч ирлээ гэдэг тийм ойлголт бол нэлээд их яваад идэг. Гэтэл яг ингээд сая яг таны хэлсэнчлэн үр дүн гарах тал дээр бас харамсалтай хангалтгүй байгаа харагдаад байна л да. Зүгээр үр дүнг илүү таатай нааштай болгох чиглэлд бид өнөөдрөөс юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэж таарж байна. Ерөөсөө энийг төр засгийн хэмжээнд бизнесмэнүүдийн хэмжээнд энэ үйлдвэр гэдгийг ухтгуун их ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш одоо Ирэнээс ч юм уу, Бээжингээс ч юм уу, Хэбигээс нэг тоног төхөөрөмж авчирч угсраал тэгэл одоо хүний өгсөн жороор нэг хэдийн юм хийх гэж үйлдвэр гэж хэлэхгүй шүү дээ. Энэ бол одоо энэ ойлголтоос салахгүй бол бид нар одоо сайн муу ч гэсэн Монголд бол энэ үйлдвэр, аж үйлдвэрийн салбарт бол асар их мөнгө зээл өгөгдөж байна. Тэгээ өнөөдөр чинь борооны дараах үйл шиг 10 эдхэн жилийн өмнө хөнгөн бетоны үйлдвэр чинь 2-3 хүнд байсан. Одоо бараг 100 гаруй үйлдвэрүүд байна. Тэгээ тэрний одоо 70% зогсож байна. Тэгэхээр бид нар энэ зах зээл дээрх багт хамжаа тэгээ хөгжлийнхаа концепттэй сайн судалгаа шинжилгээ хийж бусдыг дуурайхгүйгээр өөрийн гэсэн технологи давуу чанарыг мэдлэгээр шингээх ёстой. Тийм учраас үйлдвэрийн банкуд ч гэсэн одоо үйлдвэрийнхаа технологи энэ зээл олголтондоо зүгээр нэг одоо барьцаа хөрөнгө, эргэлтийн хөрөнгө гэхээсээ илүү тэр үйлдвэр технологиг зээлийг авсан, санхүүжилтийг авсан баг, тэр ажиллах хүч, тэр мэргэжлийн баг нь энэ үйлдвэрээ хөгжүүлээд аваад доот нь 10-20 жил. За муугаар утгад тэр зээл төлөх хугацаанд ажиллах чадамжтай баг байна уу гэж харах нь их чухал байна. Тэгээд тэр одоо үйлдвэрийг хөгжүүлэх байгаа, санхүүжилт авах байгаа хүнийхээ туршлага мэдлэг тулгуурлах нь уг зүйтэй байхгүй. Бид ч гэсэн компани бол тэгж илэрхийлж авдаг. Манай санхүүгийн салбар болохоор барьцаа хөрөнгөний үеийн алтны ордтой юм уу, нүүрсний арцтай юм уу, давхар барьцаа гарах нөхөр байна уу гэхээс биш тэр төслийг амжилттай хэрэгжүүлэх баг мөн үү гэж харж чаддгүйгээс болоод энэ том алдаанууд гараад байгаа юм л да. Энэ гол алдаа бол. Нууцшил зүгээр жишээ Shark Tank нэвтрүүлэг дээр орж байгаа залуучууд за ялангуяа шин санаа за инженер залуучууд орж ирэхэд таны зүгээр хөрөнгө оруулах тэр шийдвэр гаргахад гол өнцгөн зүгээр аль талаас нь илүү та төлхөө харж байна. Би нэг гурван юм харддаг. Нэгдүгээр тухайн хүний арын шин, ажил хийх чадвар, ажилдаа шургуу, дайчин байх, тэгээ өөрийн суур мэдлэг сайн байна уу те. Энэ гур бол хүн бол өөрөө л тэр төслийг хэрэгжүүлэгч шүү дээ. Хоёрдугаар тал төслийн хэр зэрэг шинжилгээ ухааны үндэслэлтэй гэдгийг хардаг. Тэрнээс зүгээр нэг зах зээлийн тоонд, эсвэл нэг тендерийн боломжинд, эсвэл нэг удаагийн ойрын 20 төгрөг хурдан олоод цаашаа хөгжиж чадахгүй байна уу гэдэг учраас тэр одоо хийх байгаа төсөл нь хэр зэрэг шинжилгээ ухаанч байна уу. Гуравдугаарт бол тэр одоо технологи тэрийг ингээд цаашаа хөгжих боломжтой юм уу? Эсвэл зүгээр л ингээд нэг стандарт топиктэй тэгэл ингээд тэрийг ингээд хөгжүүлдэггүй байх юм уу? Энэ гурвыг л алтан дундчийн л олж харж чадах юм бол бид нар бол сайн төсөл, сайн бүтээлч болно тийм учраас хамтрахад амар болох байхгүй. Тэгвэл заавал шинжилгээ ухаан байх хэрэгтэй. Шинжилгээ ухаан гэдэг чинь бол хэн нэгэн маргалдахгүйгээр хамтарч ажиллаж болох. Тэгвэл мэндлийн үйлдвэрлэх системийг бид нар яаж ч маргалдаад дийлэхгүй шүү дээ. Тэгээд хөгжил бол яагаад гэвэл хамтрагч маань ийм зүгээр нэг тоо хөөсөн төсөл байх юм бол мөнгөө болоацалтай тийм. Хөгждөг төсөл бол нөгөөдхөө өшөө арвижуулж юу олж чадах уу гэдэг дээрээ бид бол тасралтгүй боломжтой байхгүй. Тэгээд мэдээж хэрэг төрөний хэлсэн тэр арын шин авир хүний өөрийнх нь хандлага чинь нэгсэндээ 10 жилийнх нь гэр бүлийн төлөвчөөс бол олон юмар хүн өөрийгөө илэрхийлж штэ тийм. Тэгээ энэ гурав бол одоо зайлшгүй харах хэвээр өнцгөл гэж харж байгаа юм л да вэ. Ер нь залуус за зөвхөн инженер гэлтгүү шинэ үеийн гэж одоо малгаалаад үзье л да. Залуусын хувьд таны энэ шаардлагад ер нь одоо хэр нийцэж байна вэ? Нийгмийн хувьд зөв бүхэлд нь аваад үзвэл. Тэгээ ерөн бол залуучууд бол энэ шинийг эрэлхийлэх, шинийг санаачлах, зах зээлээ харах мэдрэх тал бол мундаг байна, сайхан байна, хөгжилтэй юмнуудыг бол ганцхан залуучуудад дутагдж байгаа юм бол хандж байгаа тэр төсөл хийж байгаа бит бүтээгдэхүүндээ тэр шинжилгээ ухаанд хандлага муу, шинжилгээ ухааны хандлага гэдэг маань нэг шинжилгээ ухааны академик ч юм уу сансар огт руу хэлээгүй шүү дээ. Тэнд бол одоо физик, хими, наад захын одоо мэдгэдэггүнтэй байх юм бол тухайн одоо хийж байгаа бүтээгдэхүүнийх нь материалынх нь орц ноорм тэрнийх нь одоо судал нь юу юм, төвхөн эдийнх нь үүсэл гарал
Монголд болон гаднаас авах боломжит хөгжлийн үеийн гэдгээс авахуулаад нөгөө хийж байгаа бүтээгч байгаа юмдаа зөв одоо хандлагыг би чухалчлаад байгаа. За 3-дугаарт бол манай одоо нийгэмд нэг гол юм бол энэ тоо мөнгийг их дураараа хэлдэг тэр бом төгрөг одоо би чинь ажиллаа бизнесээ төлөхтөө 1 сая төгрөг 100 мянган төгрөг ажилчдын цалин нэмэх асуудал чинь 100 мянга 200 мянгаас л одоо хүмүүсийн амьдрал наазах юм шийдэгдэж байхад чинь тэр бомыг ямар ч одоо судалгаа шинжилгээгүй ямар ч одоо агаараас ингээ аваад тавьж байгаа нь бидний нийгэмд залуучуудад ингээд гинт хурдан баяжих хүсэл мөнгөтэй болох хүсэл энэ давмгаалаа тэрлүүгээ их тэгээд нэгэн тийм хүсэл эрмэлзэлтэй хүмүүс чинь биднийг бас тэгж боддог юм байна. Нэг л ашиг орлого нь амар өндөр харагдах юм бол эдгээр сонирхно гэдэг. Тэгэхээр миний сонирхож байгаа юм чинь түрүүний 3 шүү. Би бол мөнгийг их олохоос илүү би ч гэсэн амьдралдаа бол тийм одоо баян тансаг амар мөнгөтэй хүн болъё гэж концепц боловсруулаг би бол түүх мөр хийж Монголд одоо хийж чадаагүй бүтээж чадахгүй технологи ноу хав бий болгож Монголыг нэг ч гэсэн одоо технологийн салбараар дэлхийд Төв Азид нүүр болгочих ийм л одоо юмд илүү хүч зарцуулж байгаа. Хэрвээ тийм салбарт хүн үзэх юм бол үргэлж мөнгө дутчихэд яагаад бол хөгжил дэвшил инновац буцаад л хөрөнгө оруулах шаардлагатай байхгүй юу? Тэгээд ирэхээр өөрөөсөө харамлна, гэр бүлээсээ харамлна, хүүхдээсээ харамлна. Тэр 5 цаасыг чинь бүгдийг буцаагаад төмөр болгоно, танууд хөөрөмж болгоно, туршилт хийн. Манай эхнэр хүртэл одоо хэлдэг байхгүй гэж чиний энэ одоо компани үйлдвэр чинь одоо эрдэм шинжилгээний лаборатори юм уу, бизнес хийж байгаа юм уу те. Тэгэхээр би чинь бол нэг 60-70% нь бизнесээ явуулаад 30-40% нь үргэлж туршилт үргэлж одоо тохируулах хийж байгаа. Тэр хэмжээгээр л зардал гарна шүү дээ. Уг нь одоо энэ ажил дөрөв хуулиар хуучин ажил дөрөв яамтай гэж байхад уг нь энэ судалгаа шинжилгээ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд гарсан зардлын 75%-ийг уг нь улс олгоё гэдэг уг нь тэр мундаг хууль гаргасан шүү дээ. Би их баярлж байсан. Яагаад гэвэл өрсөлдөх чадвар гэдэг чинь судалгаа шинжилгээ хөгжил байхгүй туршилт хийхгүйгээр ямар ч хөгжил дэвшил байхгүй. Тэрнээс биш хин нэгний бэлгийн рецепт чинь хөгжил биш 8 байхгүй худалдаа байхгүй. Тийм учраас авсан рецептийг хөгжүүлэхийн тулд заавал туршилт хийх хэрэгтэй. Заавал өөрийн гэсэн жорыг бий болгохын тулд тодорхой хөрөнгө мөнгө зарна. Гэтэл энэ маань бол заримдаа ашгаасаа итерх тохиолдол байна. Гэхдээ энэ маань бол компаниг өшөө дахиад 50 жил 100 жил наслуулах бүтээгдэхүүнийг өшөө зах зээл дээр өшөө эрсдэлгүй өшөө хэрэглэгчид улам сайн чанар аваачих одоо үр дүн байхгүй. Тийм учраас өөр сонголт байхгүй ийм үйлдвэр технологи ийм бизнес сонгосон хүн өссөн үсээгүүл олсон ашгаа бизнесээ хөгжүүлэх туршилт технологио турших өөр шин жор хийхдээ зарцуулна шүү дээ. Өөрчилж хийж чадах бид одоо засч чадах юм бол тэгээ ойрын 20-30 жилийн дотор үр дүн гарах юм бол өнөөдөр 8 настай хүүхдэд хөрөнгө оруулахад 12 жилийн дараа үр дүн гарна шүү дээ. Таны яриан дээрээс ерөнхийдөө харж байхад бол дараагийн үеийг бэлтгэх тал дээр бас төлхөө анхаарлаа хандуулж байгаа байдал нь бол мэдрэгдэж байна л да. Яг хөө зүгээр том дүр зургаараа за бодлогын төвшөнд гэдэг юм уу, орны төвшөнд энэ байдал дээр бид бол бас төдийлөн ахицтай байхгүй нь харамсалтай нүнэн баг. Гэхдээ та бол хойшоо суугаад шүү дээ. Тэгээ ерөн бол боловсрол гэдэг бол том одоо зэвсэг шүү дээ. Хүний мэдлэг боловсрол гэдэг бол нийгмийн хөгжих хамгийн том суурь. Тийм учраас боловсролтой мэдлэгтэй хүн бол мэдээж эх орноо одоо хайрлах тэрийг хөгжүүлэх тийм суурь байдаг учраас би бол энд бол их санаа зовж авдаг. Тэрцмээ одоо ажил дөрвийн технологийн салбарт бол дараагийн залуу инженерүүд сургууль төгсөөд олон инженерүүдийг би өөрийнхөө үйлдвэрт авч дахин сургаж хүмүүжүүлж хөгжүүлэхийг хичээдэг. Өнөөдөр бусад салбарт өнөөдөр саяхан Bloomberg-ээр ч гэсэн тэр Zuckerberg-ийн яриа байдаг ш. Тэн чинь сайн инженерүүд би одоо урьж байна тийм үү. Эхлээд тэр сайн инженерүүдээр
тэр Zuckerberg-ийн компанийн зорж байгаа зорилгыг биелүүлэхэд туслуулах хэрэгтэй. Дараа нь тэр зорилгоо биелүүлснээр дараа тэр шилдэг инженеруудыг өөрөө хүслээ биелүүлэхэд нь би туслана гэдэг үг бол надад бол таалагддаг. Тийм учраас бол өнөөдрийн залуучууд манай энэ боловсролын систем, шинжилгээ ухаан технологийн их сургуулиудынхаа энэ одоо түрүүний туршилт сорилын лабораториудыг бол сайн бэхжүүлж өгөхгүй бол одоо онол академик төгссөн тэгээд одоо араа шүднийхаа ч ойлголтгүй юм оюутнууд бол үйлдвэр дээр ирээд сурахад хэцүү байгаа. Тэгээ би одоо бас ихтэй сургуулийн багш нартай ярихаар 10 жилээс их сул ирдэг юм аа гэдэг. Тэгээ би хажуудаа Unimat одоо education club гэдээ байгуулад одоо 8 жил болж байгаа. Тэнд бол ерөн бол би Австрали, Герман, одоо энэ Японы том аж үйлдвэрийн салбарын ноу хав яагаад ингээд тасралтгүй ингээд дэлхийд номер 1 яваад байгаа нь боловсролын системтэй л холбоотой байна. Тэгэхээр бид нэр 6-аас 10 наснд хүүхдийн боловсролд анхаарахгүй болохгүй юм байна гэдэг. Тэгээ бид нэр тэр Unimat клуб дээр одоо хуучнаар бол залуу зөвхөн бүтээгчдийн клуб, орчин үеийн хэллэгээр бол инновац стартап инкубатор төвч юм уу тийм. Тэгээ тэнд одоо хүүхдүүдийг гараар ажиллах чадвар, токны машин, өрмөө машинтай яаж ажиллах вэ? За дараагийн манай электроник хөлбөр тасах нэмэгцэнийг гэж юу юм, хэлхээ гэж юу юм. Наазах нь одоо өрөөнийхөө гэрийнхээ одоо гэрэлчэд яаж асдаг зарчмуудыг тайлбарлаад тэгээ хөгжөөд ирэхээр энэ механикийн клубд байсан деталууд байгаад электроникийн клубд ороод деталаа хөдөлгдөг болгоод тэгээ програм бичдэг болоод код бичдэг болоод тэгээ робот хийдэг болгоод ингээ 3 жилийн дотор ийм хүүхдүүд 10 жилээ төгсөөд ихтэй сургуульд очих юм бол гайхамшигтай үе бэлдэх байхгүй. Тэгэхээр бид бол энд зориулж байна. Тийм учраас өнөөдрийн байдлаар бид нар улс орон даяар 300 гаруй сургуулийн хөтөлбөрийн технологийн тахимд өгчүүлсэн. Энэ технологийн багш гэдэг энэ сургуулиуд дээр байгаа багш нарын нэр хүндийг математик, физик, химийн багш нарын нэр хүндээс багахгүй төвшөнд аваачих. Тэдний ижил төвшөнд үнэлэгддэг цалин үнэтэй бол ягаад гэвэл энэ математик, физик, биологийн хичээлүүд, химийн хичээлдэр олсон онлын мэдлэгийг чинь тэр хөтөлбөрийн хичээлдэр туршиж энэ тарих толгоонд чинь суудаг. Шинжилгээ ухаан баталчаад байна шүү дээ. Ингээд хоёр гараараа ажиллангаа олж авсан мэдлэг тарихынд удаан хадгалагддаг гэдэг. Нэгсэндээ шинжилгээ ухааныг хүүхдүүд тоглонгоо танин мэдэх нь хүүхдэд одоо тэрийг сонирхолтой мэдэж авах суур болж өгч байгаа. Тийм учраас энэ одоо манай энэ Unimat гэдэг энэ боловсролын клубд одоо сүүлийн үед STEAM гэж ярьж шүү дээ. Шинжилгээ ухаан, математик, инновац хөгжлийн төвгөл. Энийг яг одоо англиар янз бүрээр хэлэл хүмүүс бодлоо ахшгүй нэгцээс энэ чинь зөв суур мэдлэг олох боловсрол. Тэгээ энийг бол хөгжүүлнэ. Одоо энэ дээр бол одоо энэ бас манай боловсролын манай энэ засаг дарга нар энэ одоо боловсролоос их шалтгаалж байна. Жишээлбэл Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн засаг дарга нар өөрсдийнхөө хөгжлийн сангаас мөнгө гаргаад бүх 10 жилийнхаа сургуулиудыг хөгжүүлж байгаа. Тэнд очиад би ярьж хөрсөн юм байхгүй. Яг бол жишээлбэл өмнө чинь бүх 10 хэдэн сумынхаа бүх сургуулиудыг технологийн тайван хөгжүүлэх жишээ. Тэгээ өнөөдөр манад КИТКА, Дэлхийн зүүн, оюу толгойн хөгжлийн сан, банкуудын хөгжлийн сангууд байна. Тэгээ сургууль хөгжчдийн холбоо эдгээр бол маш их хандж байна шүү дээ. Сургуультай нэг телевизээр хөргөж авч өгчөөснөөс ерөөсөө хүүхдийн танхимыг тогтчуулдаг. Энэ бол асуудалтай. Тэгээ бид нар бол тэрий чинь технологийн танхимыг тогтчуулах хаяхгүй тасралтгүй нөгөө хөгжлийн хүүхдүүдийн дунд тэмцээн явуулна. Багш нарын жилдээ нэг одоо сургалт хамтарсан семинар зохион байгуулна. Тэгээд эднээсийн тоног төхөөрөмжийн дунд ингээд энэ ч өөрөө тасралтгүй хөгжил байхгүй. Мэдлэг гэдэг чинь тасралтгүй хөгжиж шүү дээ. Мэдээд үлдэнэ гэж хизээч байхгүй. Энэ мэтлэнгээр яг өөрсдийнхээ манай компани чинь одоо нүүрс алт олзуулах хэдэн тэрбумын олдог ашигтай компани биш. Гэхдээ би энэ амьдралд байгаа юмыг хараа сууж болохгүй учраас өөрийнхөө хязгаарлагдмал хөрөнгөн дотор чадах юмаа л хийж байгаа нэг алхам л гэж бодож авдаг байхгүй юу. Төгсгөлд нь товчхон бас танаас зүгээр сонирхоод асууя гэж бодлоо. Их олон зочдтой ярьж байхад нэг санаа их давхцчихсэн. Тэр нь юу вэ гэхээр за хөгжлийн Монгол улс дараагийн тэр боломжийг техник технологийн салбарын энэ хөгжилтэй бас давхар уйж харах хэрэгтэй гэдэг дээр бол ихэнх зочид бас их санаа нэгддэг л дээ. Бид одоо зүгээр өнөөдрөөс илүү анхаарья гэж харах юм бол яг инженер хүний нүдээр аваад үзэх юм бол дараагийн тэр бид олон улсын тэр төвшөнд хамтдаа зэрэг алхаад орж болох тэр салбар хөгжлийн тэр боломжийг та
ямар байдлаар зүгээр төсөөлж харж байна. Тэр нь бол дэлхий дээр байгаа энэ хөгжлийн концепцуудын даяарчлал үед тэгэхээр бид нар дээр сүйдрэн ч юм уу тусна. Бид нар энэ дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх хэрэгс үндсэн том ажил бол одоогийн энэ хүүхд залуучууд тэр цэмээ энэ 10 жилийн баг боловсролын системд хамаг хүч хөрөнгө хаяхгүй бол бид нар өнөөдөр ингээл ярьсаар байвал ингээл өнөөдрийн амьдралтай эвлэрлээ булаацалтаал муудалцаал ингээл энэ үе дуусна. Тэгээд рүүгээ дараагийн үе чинь биднийг ингээд хойноос шахаад гар. Тэгэхээр биднэрт бол аль ч улсаар нь тэрцмээ Монгол улсад бол алдаж болохгүй нийгэм бол энэ одоогийн энэ одоо хүүхд залуучууд тэрцмээ 10 жилийнхаа хүүхдийн боловсрол боломж байвал одоо бүх хүчээ бүх хөрөнгөийнхөө гол одоо юмнуудыг тавихгүй бол ерөөсөө бид одоо хөгжиж гин гэдэг дэлхийн шинжилгээ ухаан гэдэг баахан мэдэхгүй чадахгүй юмныхаа хойноос хөөгөөд идэг. Урьдчилж хийж чадах бид одоо засч чадах юм бол тэгээ ойрын 20-30 жилийн дотор үр дүн гарах юм бол өнөөдөр 8 настай хүүхдэд хөрөнгө оруулалт 12 жилийн дараа үр дүн гарна шүү дээ. Тэг чин бид нар 27 жил арчлыг төлөвшүүлж чадаагүй шүү дээ 27 жил. Тэг чи 12 жилийн дотор 3хан сонгуулийн дотор үр дүнгээ үр ашгаа бүтээмжээ авчирч чадах салбар бол боловсролын салбар баг. Тэрцмаа 8 настай хүүхд 6-аас 8. Эмгэлүүл одоо бид технологи гэж бодох хэрэгтэй. Тэрийг бидний инновац гэж бодох хэрэгтэй. Тэрийг бид нар дэлхийн шинжилгээ ухааны хөгжил гэж бодох хэрэгтэй байхгүй. Тэрнээс дэлхийн шинжилгээ ухааны хөгжил гэдэг өнөөдрийн тэр нөгөө Нобелийн шагнал авч байгаа хүмүүс тэдний чинь 6 та байхад нь улс орнд хөрөнгө оруулсан учраас өнөөдөр Нобелийн шагнал авч байгаа болохоос биш. Бурхны ивэлэр биш байхгүй юу. Тэгэхээр бид өнөөдрийнхээ энэ залуу үед хөрөнгө оруулахгүй бол тэрэн шиг ашигтай хөрөнгө оруулалт байхгүй. Тэрэн шиг эрсдэлгүй хөрөнгө оруулалт байна. Өнөөдөр цаг гаргаж ирсэн танд маш их баярлалаа. Түүх бүтээх үйлсэд тань амжилт хүсье. За